Өглөөний минь гоё өглөөний цайны бичлэг оруулж байна. Өглөөний цай ууснаар хотоо дүүрэн байх мэдрэмж удаан хугацааны туршид байснаар хоногийн хоолноос авах илчлэгийн хэмжээ багасаад чи нэмэгдэхгүй сайн хийн чадна. Мөн ажлын бүтээн өндөрөж анхаарал төвлөрүүл чи нэм хүлээж авах чадвар илүү өндөр байдаг юм. Өглөөний цайнд аралт ирдэг харуултаас 27% чихрийн шижингээс 20% сэргийлдгийг эрдэмтэд тогтоосон байна шүү. Улаан салбар цагаа багахан шарж байгаа дээрээс нь давс бэрстэй 2 шиг өндөг хийгээд уур бин хийх чинь уур бин 5 минутанд бэлэн болчихдог болохоор ажлын маань хөнгөжлөө цагийн маань маш их хэмндэг. Шарж ахаарандаа авокадогоо бэлдээ тавьчих. Авокадо бол маш сайн өнгөх тус 2 минут шарсны дараа эргүүлэхэд нэг юм болсон байна. За тэгээд авокадогоо нэмээд энэ нэг ногоон навчиг юу гэдэм бэ? Нэг юм ногоон навч нэмээд чеддер бислэг нэмээд дундуур нь ингэж нуглаад хоёр талаар нь шараад өглөөний цай маань бэлэн болж байна. Ингээд харахаар шаргалтаад гоё харагдаад энэ бичлэгийг үзэж байгаа та ч гэсэн өглөөнийхөө цайг уугаад гараарай за. Өглөөний цайндаа тэгээд аль болох ногоон өнгөтэй ногоо сайн идэж байгаарай. Бичлэгийн маань үзсэнд баярлалаа. Баяр таа.